Чимэг хэмээх хүчит бүхийн домог. Чимэг хүү 18 настай байхдаа насгүйдсэн шарын атгал жөмгийг сайхан цэвэрхэн мөлжөөд хоёр булган дээрээс нь барьж угаад мушгаад чөмгийн сороод идчихдэг байсаажээ. Тэр жилийн чимэг даншигт төрүүлж арслан цол хүртэн олны хайрыг татсан сайхан бүх болж чадсан байна. Чимэг тэр үед заагүн гэдэг ноёны хамжлагт байж даншигт төрүүлснээсээ хойш морины зүс нийлүүлэн ноёнтойгоо хамт явж угаад нэгэн өдөр ачаа хөсгнөөсөө хоцорч ойр байсан айлуудын үхрийн зэлэн дээр очоод бүдүүн хүрэн Монголын бухыг бөксөөр нь түлхэн явсан нэгэн хүүхнээс ачаа хөсгөн сургалахад тэр замаар явсаа гэж хэлээд өнөө бухаа мушган унгаж хоёр эврээр нь газар шаачжээ. Тэгээд өөрөө үнэгээ саагаад суучгаж. Чимгийн шар хөдөлж тэмээн дээрээсээ буун хоёулаа барилдъя гэхэд өнөө хүүхэн нь та бүх хүн байх наадамдаа очиж төрүүлээд буцахтаа надтай барилд. Одоо над тунчихвал аз чинь харин гэд үнэгээ саагаад босч ирээгүй гинэм. Заагүн хүрээнээс эхнэр хүний хувцс хэрэгэл бүрдүүлж аваад өнөө хүүхнийг нөхөртэй байсан ч хамаагүй чимэг бөхтөн эхнэр болгон авч өгнө дөө гэж бодсоор ирэхэд нөгөө айл нь нүүгээд явчихсан байжээ. Ийхүү заа ноён хан сайхан бөгөөд бяртай тэр хүүхэн хэний хэн гэгч болохыг ч мэдж чадалгүй хоцорсон юм гэдэг. Хүмүүс даншиг наадамд олон удаа төрүүлсэн сайхан чимгийн дэвэ шавааг ядаж үзнэ гэж шох орхон очдог байж. Ёстой л нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж энэ жилийн наадмыг үзэж сайхан чимэг арслангийн хаан дэвэ шавааг үзнэ хэмээн хууччвал ярьдаг байжээ. Чимэг арслан ч бүдүүн нас бий гүйцсэн шар үхрийг баруун зүүнгүй тонгорон унгадаг шиг юм. Уучраа бөхжүүлээч мөн баруун зүүнгүй тонгорч сайхан хонгоддог мэгтэй бүх байсан гэдэг. Мөн чимэг арслангийн хоёр гарын үзүүр нь өвдөгнөөсөө хол өнгөрдөг байсан домог одоо ч нутгийн олны дунд түгэн түгсээр байгаа бөгөөд түүний дэвэ шаваагаан хийхэд ард олны дундаас морь тэмээтэй хүмүүсийн нүдэнд асрын дээгүүр гар нь харагддаг байсан тухай хууччвал домоглон ярьдаг билээ. Үргэлжлүүлэн та бүхэндээ Монгол бүхийн хууч яриа Бог хүний 33 шөрмсийн тухай ярьж өгье. Мөнхүү таварга хоёр төрүүлснийхээ хойдон жилнэ гэж байгаа. Улам нэмэх арслан цолтой үе. Тэгэлээр 1965 он болж таарах нэм. Наадам хараахан болоогүй. Бэлтгэл цугларалт маягийн цоврал барилдаанууд голын цэнгэлд хүрээлэнд болно. Заримдаа байгуулгын ой нэрмжит барилдаанууд ч зохиогдно. Аварга чухам ямар байгуулгын юуны баяр болсныг одоо санахгүй байна гэдэг. Ямар ч байсан Мөнхбат арслан тэр барилдаанд төрүүлж хавтастай тойлог 250 төгрөгөөр шагнуулжээ. Тэгээд шагналынхаа мөнгөөр Ахмад бөхчүүдэд дайлахаар шийдсэн байна. Тэнд арваад бүх багтаж Томоос өвөр хангаан банд арслан байсан гэдэг. Нэг их сүрхий хэлхийж халахайсан дээлтэй боловч суух салтай нь онгойж шилэн хүзүүн сэтийж гуйн шор болсон өвгөн бөхчүүдтэй Мөнхбат арслан нэлээн шоглонгуй хандаж та нарын тэр их бяр чадал чинь хаанасаа гардаг байна гэж хэлээд 4 шил арх, 1 авдар буюу 20 шил тунгалаг хэмээх пяв авч өгч дайлжээ. Тэр бүгдийг авахд 200 төгрөгч хүрэхгүй мөн ч сайхан байжээ гэж мөөе аврага шилээ шүргөөн тамшаалав.
Ахмад бөхчүүд нэлээн согтож зарим нь унцхаасан байх. Гэтэл баян дарслан баггүй халсан бололтой мөнх тарслангийн шилэн дээрээс атгаж та нарын бярч нь хаана байдгийг гинэ чи гэд аргалын савар шиг шүрмсэн бүрийсэн гараа үзүүлв. Тэгээд за мөнх бат минь чи залуу байна. Би чиний насыг тойроод биш дайраад гарсан юм да. Зооны хөл зовлогны ихээр бүх болдоггүй юм. Бүх хүнд 33 шүрмс гэж нэг айхавтар юм байдаг юм. Тэр л бүх хүний үндсэн шинж байдаг юм да. Та нар бол жаргалтай цагийн танхил тархан бөхчүүд. Бид дайн тулаан амьдралыг сөрж эр бяр тэмцэж амьдарч ирсэн жинхэнэ бөхчүүд. Зориудаар тэжээлгэж зовлон багтай зовлого их та нарыг ямар бөх гэдэг юм гэд ширвэлж гинэ. Улам нэмэх арслан мөнх бат баян дарслангийн яриаг чагнаж угаад. Өө тийм үү? Би тэгвэл хэдэн шүрмстэй бөхв гэж асуужээ. Чи харин 28 шүрмстэй бөх. Аагаашаа дарж явахгүй бол хөлийн хөө шантсыг гэмтэн шүч. Шүрмс их амархан сунаж гэмтдэг юм. Цочир хөдөлгөөн, цочмог арамшингаан дарж явбал чи одоо дахиад элбэг 3 төрүүлнэ. За тэр хэвтэй барилдааны чинь би мэдэхгүй юм да. Баян мөнх чамаас 4 шүрмс илүү 32 шүрмстэй. Чамаас илүү барилдана гэсэнд баян мөнх зааныг өөрөөсөө илүү гэсэнд нь дургүй нь хүрсэн мөнх тарслан. Баян мөнх заан яагаад надаас илүү шүрмстэй байдаг юм бэ гэсэнд тэр чамайг бодвол өссөн орчин ширүүн дөрвөн чамаас илүү хөдөлмөрлсөн хүүхэд харагдаад байдаг юм гэжээ. Тэгвэл 33 шүрмстэй бөх хаана байна? Яг чиний хамар дорчин төрч гисэн. Хизээ чамайг нусаан шударсан хүүхэд байх чинь улсад төрүүлж гисэн. Хэн бэ тэгээд? Өнжүүлийн оргодол арслан. Тэр бол тэгш 33 шүрмстэй төрсөн жинхэнэ Монгол бөх. Та тэгвэл хэдэн шүрмстэй вэ? Би юу? Чамаас 9 шүрмс дутуу бөхөлдөө гэж баян дарслан санаалдан өгүүлээд дуугүй болсон гэдэг. Энэ яриа 1965 оны 6 дугаар сарын орчин болжээ. Тэгэхэд баян дугуй 62 настай байж 4 жилийн дараа буюу 1969 онд таалал болсон байдаг. Баян дарслан мөнх батыг сүрхий таньж 1965, 1966, 1967 онуудад завсаргүй төрүүлсэн нь түүний бүх хүнийг гойд таньж мэдэрдгийн шинж юм аа. Мөнх бат аврага би баян дугуйгаас тэр 33 шүрмсийг нэггүй ширхэгчлэн заалгаад авдаггүй. Хэмээн тэнэх хүн шүү гэж өөрийгөө зэмлсэн яриа 2005 оны 10 дугаар сарын 12-нд спортын туурдны гол хаалганд болж сонсогчоор нь үүнийг бичиж би Эрдэнэчр арслан улсын заан Зээ Дөвчин цэргийн заан Дээ Чулуун даваа бүхийн шүүгч Цэдэв спортын сэтгүүлч Б Орхон Сэлэнг бидэхэд оролцсон болно. Баатар хүү одхон иш галсан баатар 1955 оны улсын баяр наадмын төрөв Төв аймгийн хуучнаар Баянбараад одоогийн Баян Өнжүүл сумын харьяат Монгол улсын арслан Самдангийн оргодол. Морь уургалах эмнэг соргохдоо онцгой хүн байсан гэдэг.